Аян замын тэмдэглэл. Та бүхэн Ховд хотын хамгийн алдартай богчин аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Ховд дивжээний тэргүүн хүчит зан Бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор нүмний эзэн эрхий мэргэн харваач та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч тавааж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Атууныас хишиг хүртэх олон сайхан тэнгэрдэг аюул хөдлөлтөд суглаагаар гэдэг хүн бас атууны суглуулах гэж байгаа. За 3 дахь атууны эзэн буюу Эрдэнэборын сумын эзэн Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтэйг хөдөлгөөн өрн залж байна. Аян замын тэмдэглэл. Та бүхэн Ховд хотын хамгийн алдартай богчин аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Өнөөдөр тал талаас чуулах эдгээр хүмүүс нь Монгол улсын хүчит авраг Арслан заан цолтнууд юм. Эдгээр хүчитнүүд тэнгэр тэтгэгдэж наран дэвээгцэн Ховд аймгийн 17 сумын нэг Өөлд түмэн оршин суух Эрдэнэ бүрэн сумыг зорих баг бүрэлдэхүүн билээ. Эрдэнэ бүрэн сум нь Ховд аймгаас 60 км-ийн алсад байр шин. Мөнгөн хэвнэгт цамгаруу хайрхан Ер бусын сарвал сайхнаар дүрэн үзүүлэн дүн хийх нь төгс төгөлдрийн шидээр харуулдах шиг санагдана. Зарим үед мөнхийн судалтай цамгаруу хайрхан урдууран хөшгөөн татаж дүнсийг хагаад тэргүүнээ үзүүлэх ёстой хүндэл үзүүлдэг хэмээн нутгийнхан бэлэгшээн. Нарны аймгийн 9 гариг сансрын зүудэнд ээл өнгөн нижсэн тодордог Өөлд түмний алтан тотго мөнгөн босготой их уул ус өнгө тунмол тэргүүн өндөр ажээ. Өнөөдөр Өөлд түмэн нутгийн хүү Монгол улсын уран харцаг Ховд дивжээний гүйцэтгэх захирал хүрээ Ротари клубын ерөнхийлөгч амар төвшингийн санаачилсан Илдэв эрх ашиг эд хөрөнгөөс ангид төрж өссөн буйр бууц их нутгаан гих ээл халуун сэтгэлийн үр хөврөл ажил болж байгааг харах сайхан завшаан тохиож буй энэ билээ. Эрдэнэ бүрэнчүүд цамгаар уулын хишиг барилдаанд орчуулж Галдан бошигт хааны шүтэн дугны шав тавих ёслол хүндэтгэл мөн Эрдэнэ бүрэн сумын засаг даргын захирамжаар олгосон тусгай хэрэгцээний газарт Галдан хааны төгөл байгуулах хаан Галдан бошигтын харлаг тугийг цэнгүүлэх үйл хэрэгт 5 баг тал бүрээс хүмүүс чуулж сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх
үйл явдлын гэрч болохоор ирсэн нь энэ байлаа. Дурддгал дуулал, дурсамж бүртээ догдлол үеслийг гэрэлтүүлж байдаг алсын аглаг бойдод агаарын цэнгэг аршааны тунгалаг нь ундран байх их нутаг минь Эрдэнэ бүрэн. Энэ сайхан уул усны алдар хөндийг хувь тавилан хуудуугүй үннээр цоллуулж араажив зурагтаар өндөлцөл их нутгаан дуусгах их хөв тавиланг үүрсэн хүн бол Монгол улсын харцаг ховдод дивжэнийг гүйцэтгэх захирал хүрээ Ротари клубийн ерөнхийлөгч амар төвшин яахын аргагүй мартахын аргагүй мөн билээ. Өнөөдөр ч гэсэн санаачлага бүрийг сэтгэл итгэлийн жигүүрээ дэвэн жигүүр дэвсэн яваа хүчтэн бол Монгол улсын өсгөдөр начин лавг сүрэн яахын аргагүй мөн. Нутгийн хүчтнүүд өнөөдөр хүчтний дивжэний хөдөр чир Улас аймгийн алдар цолтой бөхчүүдээр бүл нэмэн нутгаан харан сэтгэл зүрхэн гэгэлзэн явааг харах юутай сайхан. Өнөөдөр өөлд төмний нутагт өргөн Монголын хүчтний дивжэн дээр ир бяр хүч чадлан гайхууланхан зодголдог ховд дивжэний хүчтнүүд зочилж буй учраас хаан галдангийн харлаг тугаан цэнгүүлэх ёслол хүндэтгэл морь дэрийн морь цагт эхэлж буйн цаана бас нэгэн учиртай. Сумын зан бэм бочроор тэргүүлүүлсэн зон олон Эрдэнэ төлгийн дөрөөжийн харлаг тугаан өргөн зогсох авай. Ховд дивжэний тэргүүн хүчит цан бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Хаан галдангийн харлаг тугийг Монгол улсын уран барилдаанд харцаг ховд бүхийн дивжэнийг гүйцэтгэх захирал хүрээ Ротари клубийн ерөнхийлөгч амар төвшин чиглүүлж хүчтнүүд харлаг тугийн сүр бараа гэлтгэн нар зөв их хааны яваг гороолж сойронд нь залсан юм. Ямар
Үүний дараа уйлдын гандан пунцоглон хийдийн тэргүүн Соёл Эрдэнэ, Гэвш, Баянбат тэргүүтэй ховргууд бурхан шүтэн лулс авдагта хамаг амтэн нутаг хөшөө амар амгалантай байхын тухайд сан айлдан нас буян аривдах хишиг буйн нь үргэлжид дэлгэрч юу сансан болгон сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл ном хурж таван шүтэнд мандал даатгал өргөлөө. Өнөөдөр их сайхан өдөр байна. Бид бүхэн хов дэвжээний бөхчүүд үндсэн зорилгынхаа нэг хэсэг болсон алдрын төвчөө барилдаанаа хийж өсвөрийн сайхан залуучууд ирээдүйн болсон хүүхдүүдэд шалгаруулад авчлаа. Өсгөр мөн хаалтын барилдаан сайхан 128 бүх сайхан барилдлаа. Ингээд манай бас нэг дараагийн ажил болох миний төрсөн нутаг Ховдгийн Эрдэнэрийн суманд ирж өнөөдөр энэ Галдан хааны байлдааны харлаг түгийг зэнгүүлэх ийм сайхан үйл ажиллагаанд болж байна. Тэгээ нутгийн зан олондоо бас бид бүгдийг хүндэтгэж ирж яхад ирсэн үед ингэж харлаг түхээ гаргаж зэнгүүлж байгаад их баярлалаа. Нутаг өрн маань дэлгэр сайхан 100 болох шинжтэй байна. Ногоо цагаа сайхан болж байна. Тэ хур бороотой энэ жил их сайхан жил болох байхаа. За бид үргэлжлүүлээд энэ Галдан хааныхаа овооноос буугаад энд Галдан хааны цогчин дугна гэж хийдийн хойдолд нэг
хийдийн юуны зөкчөн дугууны шав тавих хүсэлтэй ажиллагаа болно. Мөн одоо миний бас нэг олон жил мөрөөдөж явсан энэ хааныхаа одоо энэ иргэн тойрныг бас нэг тусгай хамгаалалтаа газраар захирамж гаргаад энэ хэсгийг нэг төгөл их хааны нэртэй нэг сайхан төгөл аял зуулч амралтын газар одоо тийм ийм цэцэд хүрээлэн болгох одоо ийм эхлэл тавьж бас энд бид нар одоо мод тарих гэж байна. Тий. Удахгүй нэг хэдэн жилийн дараа гэхэд ийм овооны орчин маань Галдан хааны төгөл нэртэй нэг сайхан том төгөл бий болох байхаа. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд одоо бид тэгээд 64 бүх юм барилдаан та. Тий. Энэ нутагт маань их олон цолтой хийж барилдаж байгаа нэг сайхан байна. За юуны өмнө бас энэ сайхан зуны ихэнх сарын одоо энэ сайхан бэлэгтэй өдрийг хүндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Өрдий хааны Үлгийн нутаг Галдамгтай ганцхан хэмтэй Галдан бушгт хааны одоо энэ сайхан овоонд олон сайхан алдартай аюутнууд Монгол улсын одоо сайхан улсын цолтой сайхан бөхчүүд маань одоо хүрээлүүлсэн ийм сайхан алдартай бүх толботой зүтгэлтэнгүүд бас энд хорон чуулсан ийм сайхан өдөр байна. Тэгээд энэ өдөр бас олон сайхан үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Бид бүхэн хааныхаа одоо харлаг тугийг зингүүлж байна. За мөн одоо яшээ бас уугаад одоо гандан онцглон хийдээ ойлд их 5 шүтэндээ одоо мөргөх үйл ажиллагаа мөн одоо Галдан бушгт хааныхаа таглагын одоо том юу сувраг одоо бас хаж байгаа. Эндээ бол одоо бас шав тавих ёслол бий. За мод тарин тэгээ бас намын сан нээн гэдэг ингээд олон сайхан үйл ажиллагаагаа тэгээ өсөлт нь бас улсын одоо золтнуудын оролцуулсан 64 бүх юм барилдаан бас одоо зохион байгуулахад энэ өдөр одоо сайхан юм бөхөөр амьсгалсан тэр дундаа одоо Монгол улсын алдар зуутай бөхчүүд маань одоо энд ирсэн байна. Тэгээд энийг дагаж бас энэ сайхан бөхчүүдээс авшиг хүртэж энэ хайрхныхаа одоо өөрөөс олон сайхан одоо өсвөрийн бөхчүүд төрж энэ одоо цолын одоо Эрдэнэ сумаас аваасаа хүртээсэ гэж ингэж бэлгшээж бэлгэллийг яригмаар байна. За сайн бацхан уу. Энэ сайхан өдрийн мэндийг энэ ховд нутгийн ард түмэн болон Эрдэнэ хамт олон өргөё. Тэгээд сайхан өдөр байлаа. Тэгээд энэ сайхан ёслолд оролцоод сайхан явж гин. Бүхий баяр маань 2 өдөр сайхан үргэлжлээд дууслаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан Эрдэнэ сумандаа ирээд энэ сайхан тахилгад оролцоо явж байгаа сэтгэл өндөр байна. Энэ бүтгэн зон олонд эрүүлэнх хамгийн сайн сайхныг хүсээрээ. Тэгэхээр Монгол бүхийн босоо цагаан хямар үеийн үед ивэх болтугай гэж хүсээрээ. Үнэхээр өнөөдөр сайхан байна. Уул ус их баярлж байна. Өчигдөр хурвараатай өнөөдөр сайхан нартаа нарлаг өдөр хошин нутгийн ард түмэн маш их сүлдэрсэн байна. Маш их сэтгэл өдрөг 80 настай буурлаас 8 настай хүүхд хүртэл одоо баярлсан, зингэсэн, инээсэн, наригсан, хүлээсэн, көссөн их үнэхээр сэтгэл хөдлөм их сайхан үйл явдал болж байгаад тууд их баяртай байна. Нэг ялангуяа бол энэ ховд бүхийн дэвжээ тэр аяараа ирээд одоо манай уул усан залбираад манай начингийн нэрмжид гişг барилдаан зохион байгуулад хойж үе мэлтгэр ингэж ирж байгаад их маш их онцлогтой гэж үзэж байна манай хошин нутаг. Ахмад хүний үед бөхкөний үед бол маш их баярлж байна. Ер нь бол түүхэнд анхудагаа манай Эрдэнэнд ийм их олон золтой хөгчүүд ирж байгаагаа.
За энэ өдөр энэ сайхан өдөр бэлгцээ өдөр нутгийнхаа аван дээр галдааныхаа аван дээр наваар их нөрлөж байгаа сэтгэл маш өндөр байна. Тэгэхэд энэ зүүн дэлгэр сайхан зүүн болж нутгийн ард түмэн дэлгэр сайхан наадаж хүмүүлийн зоо тэр сайхан зүүн болох болтугай. Тэгээд бүгдэд нэрүүлэх сайн сайхан сансан үстэнд биелэх болтугай гэж ширэж байна. Энэ сайхан. За үнэхээр сэтгэл өндөр байна. За манай өвөг дээдс манай аав бас энэ нутгийн гаралтай би өөлт хүнэлтэй. Тэгээд аавынхаа нутагт ирсэндээ баяртай байна. Бүхэн баярт өчтөр оролцлоо. Тэгээд өнөөдөр Эрдэнэрийн сумандаа ирээд үнэхээр сэтгэл өндөж чинь. Тэгээд бас олимпиад ирэх авсан байгаа шавь тулга шавьгаа бас авчирлаа. Ховдын манхнаа тэгээд бүгдээрээ ажил үйлсээ даатгаад нутгийн зам олондоо уулзаад сэтгэл өндөр байна. Бүгдэнд нь эрүүлийн хажрал хүсье. Миний аав Бэмбижүү гэж хүн байсан. Би одоо хойд овгийн хүнэлтэй. Тэгээд аавын аав болохоор Лувсан Чанд гэж хүн байсан. Яг энэ аймагаас бол дээр баг 60-аад онд 50-60-аад онд гарсан. Тэгээд бид нар бүгд хотод амьдардаг усууд. Яг хөө тэгэл хойдынхан гэдгээрээ бас бид нар очир холбоотой хүмүүстэй бол холбоотой байдаг. Яг хамаатан садангууд бол энд байхгүй байгаа. Гэхдээ ер нь л байнга Эрдэнэрийн өөлдөлттэйгээ байнга юм холбоотой байдаг юм хүн байна. Таны одоо ярьцлага өгөх болгонд би өөлт хүн гэдэг хамгийн ихэнд бол тодтгол яриа гэдэг. Тэнд их баярлж байсан дөө. Тэгэлгүй аах уу тий. Тэгээд яач одоо өвгдээц нутаг усаараа тэг барах гэж байгаа. Миний хувьд тий. За өнөөдөр ингээд Галданбаш тааныхаа овон дээр бид бүхэн өөлдүүд дээрээс нь ховд бүхэн дэвжээ ховдын спортын бас манлаа болсон сайхан тамирчид тэгээд Монголын спортын тод сор хүмүүс ингээд хамтдаа бүгд ирсэн дэлгэр сайхан зууны өдөр байна. Тэгээд энэ цас цамбар руу хайрхны өмнө Эрдэнэр бүрэн нутагт мөн ирсэн энэ сайхан овоо дэлгэд маань ирсэн байгаа. Ирхэм тамирчид, ирхэм бөхчүүд, ирхэм нутгийн зон олон, ирхэм Монгол нурууд хөх толбот хүмүүн болгоны маань хэмэр сүлдэн өөдөө байж цас цамбар руу хайрхны маань ивэл хишгэн энэ Эрдэнэр бүрэн нутгийн маань буян хишгэн дэлгэрч тав хүмүүс маань усын цолтон авраг арслангууд болоороо цол чимгээ нэмээрээ дээрээс нь олимпик дэлхийн аврагууд болж олон сайхан амжилтыг гаргаараа гэд өөлт түмнийхээ өмнөөс Эрдэнэр нутгийнхаа зон олон хүмүүсээс ихэд таатаа байна. Манай хаалхныг зорж төсний баярлалаа. Маш одоо нэг домын 3 сумаа тавьчихъя. Одоо. Тий. Сумдаа байна. Өөлд түмэн ёс төрийг үргэлжид эрхэмлэн бэлгшээдэг зан олон. Бүхийн хямрлундаа ая явшиг их нутагт минь бэлэг дэмбэрэл ерөөл бүстэй үүр дөршгийг бэлэгдэж улас аймгийн алдар цолтой бөхчүүдийг урин зассан үйл явдал анхных бөгөөд санаачилж ажил хэрэг болгож буйнч анхных байлаа. Үргэлжлүүлэн их хааны яван дээр сум тавих ёс үйлдсэн бөгөөд хамаг амтэн аз жаргалын далаад цалигсан хотол түмэн эвийн хүрдэн дор амьдрах учир бэлгшээлийг бодон ийн сум тавьва. За сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн өдрийг үлзийтэй гэж өргөн олноороос углуулж алдраа тэмдэглэж байгаа эрхэм дүү амар төвшин таны хорол эрдний тоонд наран мөнхөд гэж өргөн цагаан үедэр чин энэ сүмний хурдаар эд баялаг урсан орж ирэх болтугай. Намын цаа. Гадрын саарч. Хатуу хар numны харилцаар хамаг мөнхөнд нь жилиж энэ цугласан та бүхэн биеэр амар сэтгэлээр тайван байж сайн бүхэнд нь түгэн дэлгэрч саар бүхэнд нь сарнин жилих болтугай. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цонхор numны эзэн эрхийн мэргэн харваач та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч таваж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Үргэлжлүүлэн их хааны яван дээр сум тавих ёс үлдсэн бөгөөд хамаг амтэн аз жаргалын далайд нь цалигсан
Хотол түмэн эв ийн хүрдэн дор амьдрах учир бэлэгшээлийг бодон ийн сум тавьба. Харавсан сумбрын үгсээ ерөөлийн хаанд хүрч сансан бүхэн сэтгэгчлэн бүтхийн ерөөлөргөмөй. Аян замын тэмдэглэл. Та бүхэн Ховд хотын хамгийн алдартай богчин аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Ховд дивжээний тэргүүн хүчит цан Бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор номны эзэн эрхийн мэргэн харваач та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч таваж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Атоныас хишиг хүртэх олон сайхан тэнгэрлэг аюул хөдлөлтөд суглаагаар гэдэг хүн бас атоны суглуулах гэж байгаа. За 3 дахь атоны эзэн буюу Эрдэнэбэрэн сумын зээ Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтэйг хөдөлгөөн өрн залж байна. Аян замын тэмдэглэл. Их хаан Галдан бушхтын шүтээний дуган босгох, шав тавих ёслол хүнд итгэл. Өөлдө түмэн бурхны шашинтны олон том тод төлөөлөгчтэй. Бурхан шашныг үнэ хүндэтгдэг ард түмэн. Энэ чутгаар цагийн цөвөнд хавчигдж, цалгардж үгүй болсон шашин номын хийдэ 2021 оны 10 дугаар сарын 9-ний түүхэн өдөр Эрдэнэ бүрэн суман дан байгуулж 5 шүтэнэ залсан сайхан үйл явдал болсон юм. Энэхүү хийд орныг бүтээх их үйлсэд Эрдэнэ бүрэн сумын засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн зөвлөл, нутгийн зан олноос гадна Гэвш Баянбатал амтан онцгой зүтгэл гаргаж шашин номын төвөө байгуулсан билээ. Одоо ч гэсэн шашин номыг дэлгэрүүлэх бүтээн байгуулалтын ажилд ханцүй шамлан яваан бахархууштай. Өдөр тутмын хийдийн үйл хэргийг Эрдэнэ бүрэн сумын гандан пунцоглон хийдийн хам болом соёл эрдэнэгүйгээр төсөөлөхөд том бэрх. Ирээдүйдийн нутагт бурхан шашны гэрэлгэгээ шашин соёлын үйл хэргийг үргэлжилүүлэн залгуулах их аргын чиг шугам болж яваа билээ.
Хаан Галдан Бушхтын харлаг тугийг ёс төртөө цэнгүүлсний дараа буюу 2024 оны 5 дугаар сарын 18 буюу луу жилийн зуны тэргүүн сарын морь өдрийн морь цагт шав тавих ёслолоор үргэлжилсэн юм. Нутаг нугаан гэх зонголноос эхлээд ховд дивжээний тэргүүн Монгол улсын зам Бат зэрэг, Монгол улсын зам Мягмар сүрэн, Монгол улсын авраг Хангай, ховд дивжээний гүйцэтгэх захирал Амар Төвшин, Өсгөдөр начин Лавг сүрэн, Гандан Бунцэглэн хийдийн ховргууд оролцсон бөгөөд шав тавих ёслолд Улас аймгийн алдар цолтой бөхчүүд оролцлоо. Энэ үйл хэрэгтээ бие хэл сэтгэлээр Монгол улсын харцаг ховд дивжээний гүйцэтгэх захирал Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч Амар Төвшин, Монгол улсын Өсгөдөр начин Лавг сүрэн нар 9 сая төгрөг өргөж өглөгийн эзэд боллоо. Өөлд зонголны түүхэн шүтэн дуган ирээдүйн аялал жуулчлалын үе таалгын гол зангилаа болсон энэ үнэт зүйлийг улам чам байруулан зүтгэх нь өөлд зонголны ирээдүйд үлдээж буй томоохон соёлын дурсгал болохыг шав тавих ёслолд оролцсон олон нийт дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан юм. Төлөөлөлсөн ард болон тав хүнд энэ бэлэг сайн өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн бэлэг цаг өдрийн өдөр болж байгаа энэ үйл явдал маань бидний сайн мэд бурхан ч багшийн маань аль ч ёстой дагуу бурхан ч багш маань энэ дугныг бүтээн гэж амлаж ирсэн боловч төдийлөн энэ насндаа амжиж багш маань бурханы орлог зөвлөө. Тэгээд багшийнхаа үүрэг багшийнхаа хэлсэн зарилгын дагуу бид бүгд нийлээд энэ Галдан Бушх тааны шүтээний өргөө хэмээх сайхан өргөө барихаар шавын тавих ёслыг өнөөдөр ингээ эхлэж байна. За тэгээд энэ ёслолын үйл ажиллагааг нээж өгнө хэмээн Монгол улсын харцаг Амар Төвшинд микрофонод дамжуулъя. Өнөөдөр энэ бэлэг цаа өдөр манай нутгийг зорж ирсэн ховд дивжээний нийт бөхчүүдтэй Монгол төрийн эрхэм генерал одоо манай нутгийн зөвлөлийнхэн Галдан Бушх сангийн тэргүүн Батболдох ингээд олон хүмүүс ирсэн байна. Та бүхэнд бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүгд одоо энэ газрыг манай бурханчлам Пүрэв Батгай энэ хийдийн нээлтэн дээр анх энийг сонгож энэ дээр Галдан хааны шүтээний өргөөг одоо энэ дээр босгоё гэдэг саналыг ингээд тавиад эхэлжсэн юм аа. Тэгээд одоо ерөөлөөр бид хэд өнөөдөр энэ их үйл хэргийг үргэлжлүүлж одоо гүйцэлдүүлэхин одоо шавыг тавих болж байгаадаа их баяртай байна. Энэ Пүрэв Батгайд бидний одоо ер нь өөлдүүд бид нар бас их тийм түүх соёл ихтэй хүмүүс. Пүрэв Батгайд нэлээд олон шүтээнүүд байд юм билээ. Одоо түүний нэг нь болохоор их хааны маань одоо баруун гарынх нь эрхийн урууг ингээд занданшуулаад судраар ингээд ороогоод одоо хадгалсан одоо байсныг бид бүхэн олж авсан. Тийм учраас энэ дээр бол тэр Галдан хааны тэр эрхийн уруунаас эхлээд өшөө олон тийм шүтэн энэ одоо гавлын ясан ч гэсэн бас ингээд тэр судраар ингээд бичээд үлдээсэн ийм зөндөө шүтэнүүд байт юм аа. Тэгээ энэ одоо өнөөдөр шав тавьснаар энэ сайхан сахиусны өргөө маань сүндэрлэн босох нэ. За ингээд энэ сайхан шүтэнийг одоо босгоход одоо манай эрхэм Лавг сүрэн начин битэрийн зүгээс бас одоо хамгийн ихнийх нь олгож нэг 9 сая төгрөгөөр одоо энэ нээлтэнд одоо энд зориулж өргөж байна. Ингээд энэ их сайхан шүтээ маань удахгүй сүндэрлэж өөдчүүд төдөөгүй баруун монголчуудын одоо зорж ирж одоо мөрөгдөг ийм сайхан шүтэн болох байхаа гэж өрөөж байна. Ингээд бүгдээрэнд нэг баярлалаа.
энэхүү гал тамхтай ганцхан гэмтэй дөрвөн ордын их хааны Өлгийн нутаг Ховд аймгийн Эрдэнэрийн суманд хүрэлцэж ирсэн мөн одоо Монголын одоо басаа заяатай ховд төвчний алдартай авраг бөхчүүд болон энэ одоо нутгаас төрөн гарсан алдартай аюутнууд нийт сугалсан нийт ард иргэд та бүгдэд энэ өдрийн төмөн амгалан айлтган мэдчилье. За Эрдэнэрийн сум бол түүх соёлын хувьд бол өвөрмөц одоо онцлогтой юм одоо бахархан одоо үе үеийн одоо алдартай аюутнууд бас ихтэй ийм одоо өөл үндэстэн оршин тогтнодог. Ховд аймгийн олон ясны уйлгээ тэр дундаа одоо уйлдыг төлөөлж буурал цам гаруйхаа өвөрт далайн төвчнөөс 4208 м өргөгдсөн улсын тусгай хамгаалалтаа цам гаруй хайрхны өвөрт ажиллаж амьдардагаараа бас онцлог байгаа. За мөн одоо бас энэ хайрхны өврөөс нийтдээ Монгол улсын одоо алдартай аюутнууд маань одоо бас нийтдээ 40 гаруйтай одоо аюут маань одоо төрөн гарсан байдаг. За энд одоо бас Монгол улсын дөрвөн сайхан улсын цалтан маань бас төрөн гарсан байдаг. Ингээд Бат Эрдэнэ начнаас авахгүйгээд амар төвшөө харцаг одоо лавсрын начин гээд энэ одоо алдартнуудыг төвчээлээд одоо бас та бүгдийнхээ дунд ховд үжээд одоо бас нутгийнхаа нэрийг гаргаж ингэж явдаг сайхан одоо бөхчүүд байгаа. За ингээд бас бид бүхэн сүүлийн жил их таван шүтээ ойл төвний одоо их таван шүтэнэ бас номын өргөтэй болгож энэ одоо гандан тэгшлэг хийдийг барьсан байгаа. Үүнээ зөвцөөд одоо бас одоо Галдан хааныхаа овоог энэ одоо ойлдын таван шүтэний энэ одоо хийдэ түшиглээд энэ одоо сайхан ёслолыг энэ дээр бас одоо дараагийн өргөөг басах юм одоо ажил бас явагдаж байна. За энэс гадна дээшээгээ бас одоо дөрвөн газар ойжуулт ногоон төгөл байгуулах ийм арга хэмжээг бас төлөвлөсөн байгаамаа. За ингээд энэхүү бас сайхан өдөр цаг заваа гаргаж хүрэлцэж ирсэн нийт хүндэт зочид та бүгдэд нийт эрдэнэрчүүдийнхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлж эрүүлэг газаргал сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Харин энэ ёслолын үеэр Эрдэнэ бүрэн сумын засаг дарга цэрэн тогтох Галдан хааны төгөл байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авсан тухай захирамжийг Монгол улсын харцаг Ховд дивжээний гүйцэтгэх захирал Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч Амар төвшөнд гардуулсан юм. За энэ дээр би бас нэг орон нутгийнхаа шийдвэрийг уншаад танилцуулъя гэж бодсон юм аа. За Ховд аймгийн Эрдэнэрийн сумын засаг даргын захирамж 2024 оны 5 сарын 17 А-дром 333 зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай Монгол Улсын засгийн газрын нутаг дэвсгэрийн нэгж төвний удирдлагын тухай хуулийн 59-р зүйлийн 59-ийн 1-16, 59-ийн 17, газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 3-ын 2, 33-р зүйлийн 33-ийн 1-ийн 1 дэх заалтуудыг тус үндэслэн захирамжлах нь Ойртын их хаан Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан их хааныхаа оны эргэн тойрны орчмыг тогтчуулах цэцэрлэгт хүрээлэн ойн төгөл байгуулах зориулалтаар 25 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсаваа. 2. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай сумын иргэдийн хурлын тогтоол холбогдох байгууллагад хуулийн хугацаанд хүргэж улсын кадастрын газар аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтаа газар нутгийн хөдөлгөөнд бүртгүүлэх ажлыг газрын наамал дэлгэр далаад одоо даалгасаваа. Засаг дарга цэрэн тогтгосон энэ захирамжлалыг өнөөдрөөс эхэлж мөрдөхөр болсон байгаа. Ингээд Галдан хааныхаа овоог энэ одоо ойлдын их таван шүтэний энэ зохицлол байдлаар энэ одоо 25 га газрыг их хаан Галдан бошгот хааныхаа зэнгэл хүрээлэн байдлаар одоо ингэж одоо холбож тогтчуулахаар одоо тусгай хэрэгцээнд орон нутгийнхаа тусгай хэрэгцээнд авж байгааг одоо нэг ард иргэдтэй бас дуулгая. За ингээд энэ шав тавих ёслолын үйл ажиллагааг бас одоо гардан зохион байгуулж байгаа гавьдлам дахиагаа хүндэтгэөрье. Ийм сайхан хүчит бөхчүүд ирчихсэнд миний нойр хөрөхгүй Улаанбаатараас би нааш яваад ирлээ. Өчтөр манай хамбал ламын сайхан юугаа бид нар бас яс төгөл дээр цагт морин цагт навлаа. Таваг тус морин цагт морлоод ирлээ.
Аян замын тэмдэглэл. Та бүхэн ховд хотын хамгийн алдартай богчин аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Ховд дивжээний тэргүүн хүчит цан бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор нүмнэзэн эрхий мэргэн харваач та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч тавааж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Хишиг хүртэх олон сайхан тэнгэрдэг аюул хөдлөлтөд суглаагаар гэдэг хүн бас хатуугийн суглуулах гэж байгаа. За 3 дахь хатууны эзэн буюу Эрдэнэбэрэн сумын эзэн Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтний хүндэтгэн өрн замбиж байна. Аян замын тэмдэглэл. Өдрөөс өдөрт өнгө нэмж, соёл аялал жуулчлалын сонирхолтой баримт үзмэрийг дэлгэх үүдэх хэсэг дээр төгөл байгуулах ирээдүйн том зорилт юм. Сумар нутгийн ихэнх хэсэг шороо тоос ихтэй байдгаас сумын төв тэрчигтээ тоосон давтагдах тухгүй мэдрэмж төрөх явдал байсан билээ. Одоо энэ үйл явцыг халж их хаан Галдангийн нэртэй төгөл Эрдэнэ бүрэн суманд байгуулах ихний модыг суулгаж хүч таварга ховд дивжээний артаа бирта Арслан Заан нутгийн генерал ард иргэд оролцлоо.
Том ажлыг томоор харах сайхан. Монгол улсын харьцаа ховд дивжээний гүйцэтгэх захирал хүрээ Ротари клубын ерөнхийлөгч амар төвшингийн санаачлагдор эдгээр ажлууд өрнөж байгаа нь сайхан. Нутгийн хүү амар төвшин суманда санаачилсан ажлуудыг судалгаа шинжилгээнүүдийг суур болгохын дээр аливаа зүйлийн бэлэгдэл бэлэгшээлийг эрхэмд тооцжээ. Бүхийн авшиг Эрдэнэ бүрэн суманд бүтээгдэх бүхэл үйл хэрэг дээр алдар цуугаан олон нийтэд түгээсэн бөхчүүдийг оролцуулсан нь цаанаа л бас үг хэлэх шиг. Зарим нэгэн хүмүүс хөнгөн хашигнлоо. Бэлэгшээлизм тун өндөртэй үйл явдал болж байна гэж шагших боломж байна. Ирээдүйд төгөл болж та биднийг угтах Эрдэнэ бүрэн сумын Галдан хааны төгөл их хөрөөлөөр орших болох байна. Аян замын тэмдэглэл. Ийм сайхан өдрөлж байна. Ингээд Монгол улсын одоо хүчит бөхчүүд тэр дундаа тод хэмжээний одоо хүчит бөхчүүд маань алдартай яваахуд маань бас одоо энэ сумаас дөрөн гарсан олон сайхан алдартай хөрдөн соёлын аяатууд манаас үргэлжлэж ирсэн. Хуулийн одоо талархалтай байна. Бүгдээ Галдан Башид хааныхаа алдар төвийг зөнгөөлж Галдан Башид хааны аваад тэглээ. Заавал одоо Галдан Башид тэр одоо хүндэт суург одоо энийг одоо нэг шавыг тавилаа. Энэ одоо энэ Галдан Башид хааныхаа оролцоо 25 гаар харамтын хэрэгцээнд авч ойжуултыг ойн төгөл байгуулах зорилгоор одоо бүтэн агуулж ойжуултынхаа зурсдаар мод арга хэмжээнүүд гээд олон сайхан арга хэмжээнүүд бүхэн хамтдаа хийж хэрэгжүүлж одоо энэ ойлтын их хурд болох саарламынхаа одоо өндөлийн гишүүний дэргэд энэ сайхан Монгол улсын хэмжээнд бүхийнхаа одоо тэр алдрыг хаан зураатуудын явдаг олон сайхан хот төвчний хүчит бөхчүүдтэй одоо улсын цал авсан хүчит бөхчүүдтэй одоо хүндсэн үзүүл арга хэмжээ одоо хэлэхэд бэлэн болж энэхүү арга хэмжээг алуусаар нээсний боломжлоо. Тэгээд та бүхнийхээ орон Монгол улсын харьцаг Эрдэнэ сумын одоо онхонхоо Томлосонгийн амар төвшин ахыгаа хүндэтгээрээ. Бүгдийг одоо зорж ирсэн үйл хэргийг дэмжиж энэ хамтран сайхан хийж байгаа ажилд оролцож байгаа нутгийн зон олон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж баярлалаа илэрхийлье. Өнөөдөр тэргүүн сар гарсан сайхан өдөр байна. Тэгээ нутгийн орноо зориод манай хавд хэмжээний бөхчүүд хүмүүлдгүүнээрээ хамт амьд ирсэн. Бидний зорилго бол нэгдүгээрт
Монгол Улсын зам Бямбар жигшийнхээ алдрыг тэмдэглэж алдрыг мөнгөчүүлэх. Хоёрдугаар өсвөр залуу хүүхдүүдийг одоо 3 насны ангид шалгаруулж дээрээс нь энэ хүүхдүүдийг Улаанбаатар хотод аваад чиж бэлтгэл сургуультаар хангаж одоо дараагийнхаа одоо алдртангууд бэлтгэл хийх ажилдаа зорж байна. Энэ одоо алдрын төвчөө болилдааны манай Эрдэнэс хоёр хүүхэд бас шалгаад Улаанбаатар хотыг зорж хог төвчөнд бариад тулсныг болгоход бас таатай байна. Хүүхдүүдийн задгамж одоо ингээд бэлтгэж эхлэнэ. Тэгээ хог төвчөний манай энэ нутагт зорж ирсэн хог төвчөний бүхчүүдээ өрье. Манай хог төвчөний тэргүүн Монгол Улсын зам Батцар Монгол Улсын зам Нягмар сүрэн манай хог төвчөний алхах тасгалжуулагч Монгол Улсын авраг хангаа авраг маань төлж иржээ. Хангаа авраганаас манай Нягмар зам багш маань хаана вэ? Нягмар зам ирсэн байгаа. Нашаа дараа. За манай бригадын генерал Хүлбатар генерал маань ирсэн байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Мөнхбаатар авиатыг шоурж байна. Манай бусад гавьяатууд байна. Төвийн тайлбарлагч Батнасан таныг урьж байна. Та тийш бусад гавьяа цаатах гэж. Монгол Улсын гавьяа төвчин Баатболд гэж сан бүхий дэлхийн авраг ийм хүн үргэлжлүүлсэн байна. Хүлбатар шилээ төвийн дэлхийн хошоо мөнгөн медаль Хүлбатар гавьяатаас үргэлжлүүлсэн байгаа. Алтангийн танцэг яара. Энэ манай тхийг одоо зорж бид бүхний урилгыг хүлээж авч энэ их олон өвчүүдэд дагуулж энэ цас таарханд хүндэтгэж орон ирсэн одоо хог төвчний тэргүүн Монгол Улсын зааныхаа үгийг бас сонсоё гэж бодож байна. Зам хүүхдүүдээс 200 гаруй хүүхдээс сонгож илрүүлэлт явуулаад 20 хүүхд авсан. Энэ дотор бас Эрдэнэ сумын одоо 2 хүүхд бас ирсэн. Энэ тэнцэж байгаа хүүхдүүд маань ирнэ. Улаанбаатар хотод очиод явжин дээрээ байрлана. Дээрээс нь одоо бүхий сургуулийн хажуудлаараа бас аврал эцэг сургуульд сурах ийм бичихээр тавигдсан байна. Аврал эцэг сургуулийн маань багш Монгол Улсын гавьяад барьж улсын эцэг айдын багш маань өөрийнхөө биеэр одоо ирж бас Эрдэнэ нутгийн албан тааханд энэ өдрийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр сайхан баярын өдөр. Би одоо гол жишээнээ энэ албан баш өдрийн тэр орооны нэрхий 40 жилийн өмнө болж ирсэн. Одоо оржсэн байгаа. Тэнд одоо тангуудын гасангаа иржсэн. За би төрсөн нутагтаа ирсэндээ их баярлж байна гэж ярьж байсан. Тэгсэн өнөөдөр одоо ингээд олон сайхан нөхцөл би ганцаар байсан уу? Одоо энэ олон сайхан нөхцөлтэй мөн тэр аваан дээр гэж гарсандаа их баяртай байна. Хоёрдугаар өнөөдөр бас нэг галдан башхтын сумын нээлтэнд орсондоо их баяртай. Одоо тохиолдол суу ямарсан энэ хоёр таарчлаа. За тэгээд Батэрд маань дараа сайхан залуу байсан. Тэгээд үйлдэл нутгийн хамгийн анхны усан цартаа хөрж яасан. Тэгээд үйлдэл ард түмэндээ бас яран цагаар бас сэтгэл хөдлөлтэй байна яа. Тэр дэхсэн болчихсон. Эрдэнэ сумын манаас нутгийн ард түмний нутгийн сайхан уяач залуучуудын өнөөдөр бас хишиг өргөх өдөр байгаа. Тэгээд энэ сайхан бэлэгдэмэрэлтэй яриалтай өдрөөс энд хүрэлцсэн ирсэн Монгол Улсын 5 гавьяат улсын аврагаас ахуулаад Монгол Улсын засвал хүртэл ингээд 17 нөхөд нутгийн уяачд маань адууны өрсийг бас өргөн мөрөхөд бэлэн болоод байна. Эрдэнэ сумын намарцсан багийн өөрөөр Сэрэнжин таны хүнэтг өргөн залж байна. Өөрийнхөө адууны хурдан засмын сартаа хонгор хязгаалan насны үрэг ингээд найзынхаа захиасыг биелүүлэн тань ингээд өргөн мөрж байгаа юм байна шүү. Сүнсэд.
За дараагийн эрхэм хүндэт Монгол улсын ардын улсуудын одоо хавдчуудын одоо олон жил хүлээлгэж одоо Монгол улсын аврах хэмээх нэр хүндэтэй 100 алдрыг хүртэж өнөөдрийг төдийгүй ирээдүйн олон сайхан залуучуудын араасаас хөндөсний бүхэн спортод мандалын яваа Монгол улсын залуу аврах оригхийн хангаад энэ хүндэт өрөм залж байна. За хангаа аврагт Монгол улсын аврах малчин Алтан унганы эзэн Баянгол-гийн харьяат савг сүрэн аврах маань ингээд хангаа аврах гэнхүү. Хот сүрэнгийн амтаас ингээд хөрдөн атууны өрсөг өргөн барьж байна. За эхний гурван атууны эзэн бодрохоо байсан. За үлдсэн 13 атууны хишиг хүртэх олон сайхан тэнгэрдэг аюул хөдлөлтөд суглаагаар гэдэг хүн бас атууны суглуулах гэж байгаа. За 3 дахь атууны эзэн буюу Эрдэнэборын сумын зээ Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтний хүндэт өрн залж байна. Үйлдэнгийн найз одоо олон жил хөрөлсөн аймгийн атгад Мэнбэрийн хөө ган миг найз харцаг атны урс амлсан одоо бүр даваагаа энэ боргон учраас гардыг бэлгшээлтэй байж байгаа гэж ингэж атууны хөрсөг аваад Монгол улсын итгэл Ацраг зан таны атууны гişиг Ацраг заны гадаад хөрхнээ та Эрдэнэборын атууны хойдны өргөн нэрнээ Төрөө номертой бичигдсэн За нэгэ зан 6 номер зогссон 6 номер За өнөөдөр энэ хот тэмцээний бас өдөртөцөнд ажиллаж байгаа манай Эрдэнэборын жилийн бас харахад болсон манай уран барилдад манай амар төвшин ардсын Эрдэнэборын жилийн архан ухаата түмэн насан ах маань амар сайхан хүүгийн атууны гişиг өргөн барилаа. За шар сүтэн амар хоёр мөрнийгээс өгчээ. Давайте сюда потом. Я номер. Sen de sortun da çinin. Bu kadar hayatım var. Hemen hemen sorulsun. Aynı bugün zaten ne çok az. Aslında Батнасан гоод манай 5 номроос сургуулсан байна. Сургуулийн аймгийн авраг мачин Ямнаугийн атуун сургуулийн гишгнээс та хүртэх болсон байна. Аймгийн авраг мачин За манай баруун алтан нутгийн атуун нэг юм. Хотын дэвлэгдсэн сайн. Das Geschäft in unserer Дембочрын атуун сүргийн гишгнээс хүртсэн байна. Дембочр цааныг атууны гишгнээр хүртэж байна. Эсмэдэ хүмүүстэй учраас Одон сайхан амжилтанд утгын маань уул өснөөс авшиг болон хүртэг.
서야당긴 솔직대 말씀하면서 서울고역이 가려 대한민국 맞도야 건물로 트레이닝 같은 소리 시켰다 불편했으면 건물 같은 사람내금 나면서 보다 속성 한가하게 인사도 마친 게 스쿼팅 같은 소리 시키고 들었으면 자, 또 소리 들으셨나요? 스쿼팅 어떤 소리 기시겠어요? 그런 실수를 발성 같은 거 끝나서 혼자서 부를 수 내가 다 뜯었어. 오늘 아침 와서 메디컬을 타고 왔으면 만화 일부러 소나마 상크나 우승 같은 게 독분 준비 제후 실도부터 어떤 나시니 흐르는 에린팅 제후 확실하다 어떤 소리가 들어서 왔다는 거 다시 국가가 알아줬으면 Алтай нутгийн алтан туурт асар тэнгэрийн дор өөлд төмний хишиг буйныг зөв даллан янзгаасан молор эрднийг нэгдлийн саарл нэрээр нийтэд алдарсан хурдан морины хөшөөний өмнөхн талд хөдөрж ирэх хүчит бөхчүүдэд хичгийн савыг нь Милан тодмагна болж торгон жолоо өргүүлэх буян заяаг тэгштгэн мялалга болгож өөлд хүлэг гардууллаа. Саялтай Монголын өрсмийнэ соёлонгийн тоосон дэх химроо сэргээ синхэр салхинд задран амрах дэлэн сэлмэг тэнгэрт нисэн жигүүр оргуулнаа холонгийн утам соёлонгийн тоос химэрта хордон хүлэг соёлонгийн хөлс шүшигтэй Soyalım atto Soyalım atto Bayta Monголын адам чидминэ Саналгонд ярьчаа бас юм бас биелэгдэн мэрлэгдэх сонин байт юм байна. Манай Батэрдэн начин бурхан болсны дараа Батэрдэн аврах баяр сайхан зам бид гурав аймгийн төвдөрж барилдсан юм аа. Тэгээд Батэрдэн аврагыг аваад баяр сайхан зааныг аваад Батэрдний ээжтэй зуулзаад тэгээ биднээс энэ доор улаан харахан гэдэг газар биднээс хоол ундаж нэг хонс юм аа. Тэгээд тэрнээс хойш 71 оноос хойш одоо Ховд аймагаас маань 24-5 улсын султай бөхчүүд өрлөө. Тэгээ юмны визит тэмдэглэж гэх юм уу? Юм ч бас их сонин байд юм байлаа шүү. Тэгээд би одоо энэ олон сайхан бөхчүүд Эрдэнэрэн дэрлээ. Эрдэнэрнээс олон сайхан бөхчүүд өрөх хаа гэж бодож ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрээ жаргахын ерөөл бэлэг төгсөө зон олны минь хишгийн магна авраг хүчит бөхчүүд алдар суугаан мандуулах үе үеийн өөлд хөвүүдийн заяа буян залбиралтайгаа орших болтугай. Хотомгийн утам соёлонгийн таас химэртэй хурдан хүлэг соёлонгийн хөлс түлшигтэй Soyalım atto Soyalım atto Холонгийн утам соёлонгийн таас химэртэй хурдан хүлэг соёлонгийн хөлс түлшигтэй Soyalım atto Soyalım atto
соёлон агтаатуу Аян замын тэмдэглэл. Та бүхэн ховд хотын хамгийн алдартай богчин аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Ховд дивжээний тэргүүн хүчит цан Бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор нүмнэзэн эрхийн мэргэн харваач та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч тавааж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Гişik хүртэх олон сайхан тэнгэрдэг аюул хөдлөлтөөр суглаагаар гэдэг хүн бас хатуугийн суглаад гэж байгаа. За 3 дахь хатууны эзэн буюу Эрдэнэбэрэн сумын зээ Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтний хүнд төрөн залж байна. Аян замын тэмдэглэл. Аливаа хүмүүн амьд явах үедор мод тарьж ном бүтээх учиртай гэж айлдсан байдаг. Монгол улсын харцаг ховд дивжээний гүйцэтгэх захирал Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч Амар Төвшин энэ бүгдийг нарийн дистрата тооцжээ. Хүрээ Ротари клубын гишүүн Монгол улсын авраг Оргийн ханга тус сургуулийн 2001 оны төгсөгч Монгол улсын харцаг Гамбатын алтан гэрэл нар хүрэлцэн ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Ийхүү мэдтгээд би одоо 10 жил төгссөн энэ сургуулийнхаа номын санг Хүрээ Ротари клубынхаа одоо дэмжлэгтэйгээр ингээд байгуулж өгөхийг шийдсэн юм аа. За энэ номын сангийн нийт өртөг нэг 40 гаруй сая төгрөгийн өртөгтэйгээр бий болсон байна. Одоо энэ номын сангийг тогтчуулахад за манай Алимаа гэж одоо эвсэг одоо Кашмир үйлдвэрийн захирал манай Хүрээ Ротари клубын захирал маань 10 сая төгрөг өгсөн байна. За шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Галбадрах захирал маань манай Хүрээ клубын гишүүн 5 сая төгрөг өгсөн байна. За миний би бас энэ номын сандаа 5 сая төгрөг манай одоо эрхэм найз миний одоо хамтран зүтгэгч Сэдэв Сүрэн гэж бас манай Хүрээ Ротари клубыг дэмжигч гишүүн RCS-д гишүүн маань 5 сая төгрөг өгсөн байна. За Японы бас нэг Осакэс тэгээд Японы Ротари клуб маань 3.5 сая төгрөг манай клубын одоо хуучин ерөнхийлөгч байсан Инг Туя гэж бас манай Эрдэнэбэрэн сумын харьяат нэг эмэгтэй би тэр хүн сая төгрөг гээд ингээд одоо нийтдээ 40 гаруй сая төгрөгөөр энэ сайхан эрдмийн өргөөнд сурч боловсрох хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох одоо орчныг бүрдүүлсэн одоо ийм сайхан номын өргөө маань өнөөдөр нээгдэж байгаад их баяртай байна. За Хүрээ Ротари клубынхаа талаар товчхон танилцуулахад одоогоос 100 гаруй жилийн түүхтэй дэлхий дээр нэг сая 400 мянган гишүүнчлэлтэй ийм төрийн бас байгууллага байна. Бидний өрөө бол өөрөөсөө давж өрөө бусдад туслах гэсэн өрөөтэй. Дандаа хүмүүнлэгийн ажил хийдгээрээ ийм сайхан клуб байдیں۔ Бид бүгд одоо манай Хүрээ клуб 2002 онд анх байгуулагдсан цагаас хойш Монголын одоо боловсрол эрүүл мэндийн салбарт 2 сая гаруй долларын одоо өртөг үхий
хүмүүнлэгийн ажлыг хийж одоо хүн ардтаа бас одоо оюуны болоод эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж ажилласан байна. Одоо бидний хамгийн одоо ойрхон жишээ одоо энэ 2-р эмнэлэг дээр өнгөрсөн жил Монгол улсад анх удаа одоо улсын төв одоо 1-р эмнэлэг дээр $240 мянган өртөг үхий бөөрийн чулууг лазераар авдаг одоо энэ аппаратыг анх удаа улсын эмнэлэгт нутагшуулж одоо бөөрийн өвчлөлөөр гадагшаа ямар нэгэн хүн явхааргүй ийм гайхамшигтай төслийг хэрэгжүүлж байна. Одоо 2023-аас 24 оны одоо би ерөнхийлөгч байгаа жил дээр энэ жил улсын 2-р эмнэлэг дээр бас анх удаа тархи нухсны хорт авдар авдаг $96 мянган өртөгтэй ийм сайхан Германы багж тоног төхөөрөмжийг нутагшуулаад одоо энэ 6 сарын 7-нд туу цайчилж одоо хүлээлгэж өгөхөд бэлэн болцсон ийм одоо сайхан ажлуудыг бид бүгд хийдэм аа. Тэгээд энэ боловсрол эрүүл мэндийн салбараас бас энэ бидний бас нэг сайхан юм энэ хүүхдүүдийн сурч боловсрол орчныг сайжруулж Монголын ирээдүйн улсын багчуудад оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань үнэхээр сайхан ажил. Би түрүүн мартсан байх шүү. Бидний одоо энэ номын санд бас хөрөнгө оруулалт хийсэн хүн маань боловсролын газрын одоо яг албан тушаалын бас буруу хэлж магадгүй. Манай Ням очир гэж залуу байгаад Эрдэнэрийн сум яриад Ням очир маань бас энэ 2 ноутбук тэгээд дээрэс нь нөгөө суух ширээ сандал байгаа наатлын хэсгийн 8 ширээ 16 сандал гэдэг энийг бас дэмжиж одоо бидэнд бас өгсөн байгаа шүү. За мөн одоо манай Rotary Club-ийн гишүүн Монгол улсын өсгөдөр начин цогтон лавгсраа ах маань бас энэ номын сангийн нээлтэд гэр бүлийнхээ одоо хүндэтгэлийг намайг уншиж өгөхийг одоо хүссэн учраас энийг уншиж өгье. Монгол улсын Хүрээ Rotary Club-ийн ерөнхийлөгч Монгол улсын харцаг амар төвшингийн санаачлан тогтжуулсан Ховд аймгийн Эрдэнэрийн сумын номын санд Монгол улсын өсгөдөр начин олон улсын лооны мастер Лавгсрангийн гэргий доктор дэд профессор дэд хурандаа ган чимгээс дурсахв. Онц байдал 21-р зууны мега гамшигын хөрлөг багтаа даван тул зааварчилгаа гэсэн 20 гаруй номыг сэтгэлийн бэлэг болгож гардуулж байна. Ингээд Монгол улсын өсгөдөр начин тогтоон Лавгсрангааг гардуулсан хэмээн хүрье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэсэн байна. Ган чимгийн өөрийнх нь бичсэн ном байхгүй юу? За. Докторийн өөрийнх нь бичсэн ном байхгүй юу? За манай Лавгсран одоо гэргий доктор дэд профессор дэд хурандаа ган чимгийн одоо өөрийнх нь бичсэн ном гэж ш. Ингээд өөрийнх нь одоо хоёрны бүтээлийн дээж энд одоо заларч байгаа талархалтай байна. За та бүгдийн энэ өдрийн амрыг ирж мэдчлээ. Тус сургуулийг төгссөн төгсөгч амар төвшин санаачлан сургууль номын сан тогтжуулж байгааг бид бас нутгийн зам одны төлөөлөл дэмжиж ирсэн юм аа. Хүн гэдэг үндэт материал дэлхийг биер явж туулдаггүй. Энэ дэлхийг туулахын тулд номоор туулдгаа гэсэн эрдэмтний хэлсэн үгэд санаанд орж байна. Миний нутгийн энэ сургуулийг төгссөн залуус номтой нөхөрлөд дэлхийтэй танилцахыг өрөөж байна. Ингээд өөрийнхөө хувийн номын санд дуулж байсан 90 гаруй уран зохиолын ном болд хэрхэн хатаагдсан Даймбайн газар шороо зуны уян гих мэд 90 гаруй уран зохиолын номнуудыг том жижиг нийлсэн 1-2 дугаар дэвтэртэй байгаа. Тэгээд яг уншсан зүйлүүд байгаа учраас зөвхөн өөрийн хувийн номын сангаас 1 дугаарт нь Северный урысский язык славр гэсэн 1975 оны, 1978 оны, 1981 оны орчин үеийн Оросыг гэсэн сэдв зэрэгтэй Оросын сургууль зориулагдсан 25 ном бий. Том жижиг нийлсэн. Ингээд 25-аар 100 орчмын нэмнэг одоо тоо гарч байгаа байх. Энэ бол зөвхөн миний хувийн өөрийн номын санд байсан номнуудаасаа сургуульдаа дээшлээ өгч байгаамаа ингээд. Та бүхэн талархаж ном бодын ирсэн хүлээж авсан байх гэж бодож байна. Бичгүүдийн дарааллуудын надад сайн энэ тамгийн газар их нэг үе өгсөн юм аа ингээд. Та бүхний үйлсэндээ өдрөг байгаараа эрдэм номтой нөхөрлөж эрх төрдөө хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг сайн бэлтгийг багш нараас өрөө багшийн заасан эрдмийг сайн сурч төр улстай хэрэгтэй хүмүүс болохыг оюутан сурагчдаас нь хүсэн өрөөж байна. Тэгээд та
та бүхэндээ эрүүлгийг сайн сонсгоод энэ хүүхдүүдтэй ерөөсөн сур бас дахин сур үгийг хэлээд хүн бүхэн хичээгүүл амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна. Та бүхэндээ баярлалаа. Байдгэрний сангаас хүртэж багтмаар ясэндээ солтоо баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордон. Сайн байцгаана уу. Өнөөдөр сайхан ариун үйлс болж байна. Манай амар тусаа арчлагын санаачлагаар уншлагын ангим номын сан нэгж байгаа маань би өөнд маш их баяртай байна. Тэгээ би сургуулийнхаа номын санд цөөгөн ч гэсэн хэдэн ном хандуулъя гэж бодож байна. Миний энэ гарт байгаа ном болвол дэлхийн Европ хоолны сонгодог тойл бичиг гэж. Манай дотор байрны одоо тогооч нар, багш нар ер нь хүүхдүүдэд Европ хоолны одоо энэ сайхан зөв хоолууд зөв хоолыг хийж сурах байхаа гэж найдаж байна. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Монгол хаад гэсэн 11 батыг энэ одоо намын санд дээж болгож байгаа байна. Ингээ Насанбаатарын долоон гэнэ сургуулийн захирлыг. За дараагийн хүн одоо бас манай ховд Эрдэнэрийн сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Аваа намжлын Отгонбаатар гоо өөрийнхөө төгссөн 3 сургуулийн одоо эрхчөө эдийн засаг технологи салбарын одоо 100 гаруй намыг бэлгэлэхээр одоо бас хэлсэн байна. Ингээд дээж болгож энэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэсэн намыг дээж болгож гадуулж авъя жаана. Эрдэнэрийн сумын ховд аймаг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Нэмдорж ах маань бас намын санд англи хэлний анхан шатны 5 бат номыг дээж болгож өгч байгаа юм байна. За юуны урдын хорон цугларсан эрхэм гинэ таамаалтан өнөөдрийн халуун мэнд хүргье. Ингээд хавдамын Эрдэнэрийн сумын одоо номын сангийн нэвт болж байгаа энэ өдөр тохиолдуулаад одоо Түмэн насангийн Монгол Улсын хацар амар төвшингийн санаачилгаар одоо энэ сайхан үйл ажиллагаа явуулж явахдаа хуулийн их баярлалаа. Би өөрөө Монгол Улсын хүнд засвал хүн байна. Тэгээд бөхчүүдийнхээ хамтаар яагаад одоо энэ ном 10 ширхэг номон гардуулахын тулд одоо ингэж хөрч ирсэн ийм хүн байгаа. Тэгээд энэ амар төвшингийн энэ сайхан бүтээл энэ одоо ертөнцийг хах цонх маань одоо энэ ном тэгээд би өөрөө ерөөд магтаад ийм хүн байгаа. Тэгээд одоо тэгээд энэ ерөөд магтаадын сайхан номууд байгаа ингээд энэ 10 ширхэг нүүдэлчин монголчуудын одоо Бэлгийн далаа ерөөд магтаад гэсэн ийм ном ахлагчтай юм. Номыг таавагндан бэлгэлье. За генерал Хүрдбаатар генерал хооцооч. Наад сурах, засаг дарах. Хавг сүрэн начин. Гадын манай аав сууж байна. За батнасан тайлбарлагч байна. За та туу цайчилж байна. Байдгэрний сангаас хүртэж багтмаар ясэндээ солтоо баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордон. Найзуудаа ирээрээ наргисан ордонд зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгждээ сонгоорой нарны ивэл цацран туярч насан үрдий
намзасгийн минь хайрлсан ордоо найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой байсан минь ордонгоос битлэг оюуны үр туяарч мэрэгжил бүхэн олгож байдаг миний хайртай бидний ордоо найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой найзуудаа За юуны өмнө бас хүүхэд багчууд, эрдэнэ өрөмчүүдийн үргэлжил болсон хүүхэд багчуудад энэ сайхан орчин нөхцөлийг бий болгож, номынх нь баяжилтыг хийж, ном дуртай болгох энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа мянган Rotary клубын гишүүдэд, дэмжигчид чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ олон хүний тийм хүчээр энэ сайхан номын сантаа болж байгаа. Өнөөдөр хүрэлцэж ирж амжаагүй хүүхэд багчууд маань чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа гэдэгт би итгэл дүүрэн байна. Ингээд нийт Rotary клубын дэмжиж хүрэлцэн ирсэн Эрдэнэ бүрэн сумын уугуул сургууль эргээд настан буурлууд, эцэг эхчүүд, хүүхэд багчууд та бүгдээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай сургуулийн хүүхдийн орчин маш сайжирсан. Амар тушаан авцгын маань бүтээн байгуулсан сургуулийн хүүхдийн орчин, таатай орчин бүрдүүлсэнд туйлын их баяртай байна. Мэдээж манай сургуулийн номын сан бол урд нь байх үедээ тухайн хүүхдүүдээ сүүхтүүд маань сурах таатай орчин бүрдэж ерөнхийдөө бол байж исэн. Энийхээ дагуу яг жоохон хүүтэй орчинтой жоохон хүүт алдаг байсан. Энийг орчин маш сайн сайжруулж дулааргыг нь шийдэж өгсөн. Орчны бод ширээ сандал дороож дэвсгэр ерөнхийдөө номыг бажилтыг 100% хангаж өгсөн. Туйлын их баяртай байна. Байдгэрний сангаас хүртэж багтмаар ясэндээс олдоо баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордон найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой нарны ивэл цацран туяарч насан үрдийн жаргал олдоо найз нөхдийн их шингсэн намзасгийн минь хайрлсан ордоо найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой байсан минь ордонгоос битлэг оюуны үр туяарч мэрэгжил бүхэн олгож байдаг миний хайртай бидний ордоо найзуудаа ирээрээ наран гисэн ордондоо зочлоорой хүүхдүүдээ ирээрээ үсэл татсан мэрэгжтэй сонгоорой
Аян замын тэмдэглэл. Та бүхэн Ховд хотын хамгийн алдартай богцын аршаан байрлах баруун бүсийн босоо чиглэлийн авто замын төр амраад хөдлөх хэсгийг харж байна. Ховд дивжээний тэргүүн хүчит цан Бат зориг мөн их уул усанд хүрэлцэн иржээ. Эзэн Чингисийн үеэс эвшээлгэн татж ирсэн гэрэн цохор нүмнэзэн эрхий мэргэн харваш та бүхэн эмдэн хүчтэй хэндан гонч таваж өнөөдрийн наадам өргөн дэлгэр сайхан болох болтугай. Хишиг хүртэх олон сайхан тэнгэрдэг аюул хөдлөлтөд суглаагаар гэдэг хүн бас атууны суглуулах гэж байгаа. За 3 дахь атууны эзэн буюу Эрдэнэбэрэн сумын эзэн Монгол улсын уран барилдаанд харцаг алтан гэрэлтэний хүнд төрөн замбиж байна. Хүүхдүүдээ ирээрээ үсэд татсан мэрэгчдээ сонгоорой. Аян замын тэмдэглэл. Үйлс бүхнэн ундран дэлгэрч байхын ерөөлт үргэлжид сарвал сайхны малдайд жигүүр ургуулан түүчилж явдаг Монгол улсын авраг хангай, Монгол улсын малдай зан мегмар, Монгол улсын зан Ховд дивжээний тэргүүн Бат зориг, Ховд дивжээний гүйцэтгэх захирал Амар төвшин, Монгол улсын зан мегмар сүрэн, Монгол улсын үсгэдэр начин лавг сүрэн тэргүүт хүчтнүүд Цамбаг гарав уулын хишиг барилдаанд оролцсон юм.
Энэхүү барилдаанд Улас аймгийн алдар цолтоо 48 бүх барилдаж, улсын авраг хангаа төрүүлж, Эрдэнэ бүрэн сумын Харьяата аймгийн зан Заяа түшиг үзүүрлээ. Улас аймгийн алдар цолтой бүхийн барилдааны үеэр Монгол улсын харьцаг ховдод дэвжээний гүйцэтгэх захирал Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч амар төвшин Монгол улсын өсгийдэр начин лавг сүрнээр хүндэт зочдод талархал илэрхийлсэн бол Эрдэнэ бүрэн сумын Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн зүгээс үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж оролцсон бүгчүүдэд өнө бүхий зүйл гардуулсан юм. Мөн Эрдэнэ бүрэн сумын Харьяа Ахмад бүгчүүдэд хүндэт хэл үзүүллээ. Түүжилэн утгаас төрөн гарч байгаа бүгчүүдийг үргэлжид дэмждэг бэлэг сангийн зүгээс өсвөрийн бүгчүүдийг урамшууллаа. Мөн улсын начин Бат Эрдэнэ агсны охин тогтох солонго гэр бүлийн хүн Эренцэн зөвг нарын гэр бүлээс Монгол улсын манлай зан Мегмарт хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн эдэр залуу насндаа наадмын торгон дэнжийн чимэг болж явсан Ахмад бүгчүүд болон Сум орон нутгийнхаа нэрийг гаргаж яваа бүгчүүдэд тэмцээн зохион байгуулагчдын зүгээс болон Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн зүгээс гарын бэлэг гардуулсан юм.
Мөн Монгол Улсын начин Бат Эрдэнэ агсны ах トゥ Хамаатан садны зүгээс Эрдэнэ бүрэн сумын бүхийн холбоонд 35 ширхэг зодог шуудаг гардуулсан юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж ажилласан цагаан сэтэртэй хариуцлагатай хөвцөд компанийн захирал Самбуугийн Насанбаатар, Жаргалант шанд хариуцлагатай хөвцөд компанийн захирал Нацхийн Нямдорж, Улаанбаатар хотод Эрдэнэ бүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга Буян Дэлгэрийн Мөнхбат, Интерактив компанийн захирал Ууганбаяр, Монгол Улсын өсөх эдэр начин Цогтоогийн Лавгсүрэн, Бригадын генерал Тагиогийн Хүрлбаатар, Монгол Улсын үйлдвэрийн гавьяат ажилтан Нацхийн Одсүрэн, Монгол Улсын начин Бат Эрдэнийн Үеэлдүү Батмөнхийн Бат Тогтох, Отхон хишгийн Дашнэм, Улаанбаатар хотодох нутгийн зөвлөлийн Дэдэд тэргүүн Даваанамжилын Отхонбаатар нар болон энэхүү үйл ажиллагааг Эрдэнэ бүрэн суманд зохион байгуулж ажилласан Монгол Улсын харцаг Хүрээ Ротари клубын ерөнхийлөгч, ховд дивжээний гүйцэтгэх захирал Амар Төвшин нарт гүн талархал илэрхийлээ. Засхаас цуутай наадами Алтан дүүхийн хуудсан гэгээ мөртөө дэвчээ Юусын цагаан тогондоо дэстэн Монгол бүхийн босоо цагаан хямар их сайхан нутгийг минь өөлд төмөн олныг минь үеийн үед ивэж байх ихий өрөөл авшиг өргөлөө. Их сайхан Эрдэнэ бүрэн нутагта нэгэн өдрийг баяр хөөр цэнгэл жаргалтай өнгөрөөсөн өөлд зон олон Дөөр Бижгэн Эрдмийн театрын гослол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дарима, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхтөр нарын уран бүтээлийн цэнгүүнийг үзэж сонирхсноор энэ үдэшийн оддыг тэнгэрт жаргаалаа. Монгол бүхийн Аян замын тэмдэглэл